Ноябрийн 18-ны 21 болтор Улаан-Удэ алтын баггахан хоргуулын шавинараа дүндэ инхтдэг театрын зүжгүүдэ мөрөсөн горгод ихян өнгөрж байна. Энэ их соёлын хэмжээ явуулга нютаг можин өвдөг хоргуулнуудэ эрхэм залуу зүжигшдэе сугуулжа зохиохи аргаш давраараа хуваалдах талмай болов. Тэмцээн бол маш сонирхолтой өрнөж байна. Одоо хоёрт ажиллаа бид нар үзэж байна. Маш ихний ажил бол маш сайн бэлдсэн ажиллаа. Ерөнхийдөө бүх ажлууд маань хүүхдүүд маш сайн бэлтгэлтэй байна. Их гоё хичээл зүтгэл гаргаж байна. Бүгдээрээ театрт их сонирхолтой байгаа нь харагдаж байна. Тэрнгээрээ шүүхүүдээс нэлээд хэцүү бас байх болов уу гэж бодож байна. Энэ игээд наадаж явхада хүүхэд өөрөө болно. Юм нь эхаа болно. Хөлний бурят хөлний хөгжин. Тэгээд улам бэрх зон сорш явхада урагшаа ханаатэл бэрхэл үхибүүд болох. Түс мөрөсөн хоргуулын шавинараа дүндэ театр дэмжих, хөгжөөх, театральны урлал дэлгэрүүлэх зорилготой юм. Дөрвөн өдрөө туршид хаваадагшид олон янзын зүжгүүдийг харуулха. Хаваач авахд энэ тэрээр юм явж авахд гоё байна. Энтэнд юм явж авах олон күнүүдэрэ Алтын баггахан мөрөсөн идэршүүлэ бэлэг шадаваряны жа зүжигшин күнэ мөрөгжүүлтэй дутор танылсха онцарга болжа болно. Даша Шерхунаев, Нима Роднаев, Бурят ТВ.